сайн бацхан та бүхэндээ өдрийн нэг хүргэе. Эхлэж чадах монголчуудын зөвлөлөөс та бүхэндээ бас мэдээлэл хүргэх ээлжид нэг нэвтрүүлэг маань эхэлж байна. Энэ удаагийн маань зочноор эхлэж чадах монголчуудын зөвлөлийн нийгэм зөвлөлт төрийн бас байгууллагын тэргүүн маань оролцож байна. Юуны өмнө өдрийн төргий та өргөө танилцуулах уу? Өдрийн төргий намайг Цэрэн Дэмэрл гэдэг. Би эхлэж чадах монголчуудын зөвлөлийн тэргүүнээр одоо өнгөрсөн онд сонгогдсон. Өөрөө би эмч мэргэжилтэй Польш улсын Варшав хотод амьдардаг хүн байна. За тэгэхээр одоо зөвлөлийн тухайд та бас мэдээлэл өгвөл. За хэлэн чамдах монголчуудын зөвлөл гэдэг байгууллага маань одоо үүсгэн байгуулагдаад одоо 11 жил болж байна. 2014 онд хэлэн чамдах төрийн бас байгууллагууд Монгол улсын нийслэл Улаанбаатар хотноо хуралдаад бүгдээрээ уулзалт хийгээд уулзалтынхаа үндсэн дээр энэ хэлэн чамдад байгаа төрийн бас байгууллагууд бүгд нэгдсэн зорилготой нэг үйл ажиллагаа явуулдаг учраас бүгдээрээ хамтарсан байдлаар үйл ажиллагаа явуулъя гэдэг тухайн үед одоо зохион байгуулалтанд ороод хэлэн чамдах монголчуудын зөвлөлийг үүсгэсэн хэлэн чамдах монголчуудын зөвлөлийн суурь бий болсон түүхтэй байгууллага байгаа. Манай хэлэн чамдах монголчуудын зөвлөлүүд одоогоор нэг дэлхийн 35 орны нэг 170 төрийн бас байгууллагыг нэгнээдээ нэгтгэсэн хэлэн чамдах монголчуудын үйл ажиллагааг монголчуудынхаа төрийн бас байгууллагууд болон Монгол иргэдийн дуу хоолой одоо Монгол улстай хүргэх мөн хэлэн чамдад байгаа монголчуудын эрх ашигыг хамгаалах мөн тэднийг эх орондоо иргэн суурьших бодлогын хувьд дэмжих үндсэн үйл ажиллагаа явуулдаг нийгэмд үйлчлдэг төрийн бас байгууллага юм байгаа юм. Тэгэхээр өнөөдөр хоёулаа холбогдож байгаа гол зорилго болохоор одоо дэлхийн монголчуудын наадам гэж анхудаа болох гэж байгаа тийм. Тэгэхээр энэ тухай бас ямархуу учиртай наадам хизээ яаж болох гэж мэдээлэл өгөх үү та? Тэгээд хэлэн чамдах монголчуудын зөвлөлийн үйл ажиллагааны гол нэг хэлбэр бол хэлэн чамдад байгаа монголчуудаа үйл ажиллагааны хувьд мөн соёл урлаг болон спорт бус дарга хэмжээний хувьд бас нэгтгэн одоо тэдэндээ мэдээлэл өгөх тэдэнтэйгээ хамт үйл ажиллагааны хувьд одоо дэмжих тийм үндсэн бодлоготой байдаг. Энэ бодлогынхаа хүрээнд бид нэр 2021 оноос одоо хэлэн чамдах монголчуудын одоо нэгдсэн наадмыг явуулах юм үндсэн одоо зорилгот тавиад тухайн үедээ бас бид саналаа Монгол улсын ерөнхийлөгчд тавиад энэ саналын дагуу энэ ажил маань явж байгаа энэ жил одоо ажил хэрэг болох гэж байна. Хэлэн чамдах монголчуудын хувьд бол одоо бидний тооцноор дэлхийн одоо 50 гаруй оронд одоо жижиг болон том наадмууд явагддаг. Монгол наадам бол үнэхээр Монгол хүний одоо яг Монгол хүний Монгол дархлааны нэг гол одоо уламжлалын дархлаа гол уламжлалын нэг одоо суурь байдаг. Үүнийг үндэслээд одоо бид нэр монголчуудын дунд одоо нэгдсэн байдлаар наадам явуулахаар одоо ийм томоохон ажил эхлүүлээд одоо явж байгаа. Энэ ажил маань үнэхээр энэ онд одоо биелээ болж ажил хэрэг болохоор одоо энэ оны 6 сарын 28-ны өдөр бэлэг болсон энэ Брюссел хотно одоо Монгол наадам маань явуулахаар төлөвлөгдөд бид ажилдаа эрчимтэй ороод явж байна. Тэгэхээр хоёулаа одоо яг илүү дэлгэрүүлээд те яг тухайн өдөр ямар арга хэмжээ болох вэ? Юу хийхээр төлөвлөж байна? Энэ тухай ярих уу? Тэгээд ер нь бол энэ нэг томоохон төсөл юм. Бидний бол одоогоор төлөвлөж байгаагаар бол үндсэндээ бол энэ наадам маань төв дамжаад одоо дэлхийн 4 твээр монголчууд олноороо оршиж байгаа 4 твээр одоо дамжиж яваад 5 дахь удаага болсон твүүдийн тунд Монгол улстай юм эсвэл аль нэг твд дахиж явдаг ийм томоохон төсөл гэж бид харж байгаа юм. Эхний ээлжинд бол энэ одоо Европ твээс эхлээд дараа нь одоо Америк төв, дараа нь Австрали, Аз твдээ ингээд дамжиж явах бид одоо үндсэн төлөвлөгөөтэй байгаа. Яагаад Европ твд бид нэр Бэлэг улсын Брюссел хотыг сонгосон бай гэхээр Бэлэг улс Брюссел хот бол Европын холбооны одоо төв гол зэг байдаг. Энд бол одоо Европын холбооны шийдвэрүүд гарч байдаг. Түүнчлэн Брюссел хотын хувьд Европт байгаа монголчууд харьцангуй айлчилж очиж одоо баяр наадамдаа оролцоход их боломжийн харилцаа холбоо одоо тээврийн хувьд боломжийн хот гэдэг утгаар нь бид Брюссел хотыг сонгосон байгаа. Одоогоор бол Европ твд нэг бидний тооцоогоор нэг 80-аас 90 мянган монголчууд одоо амьдарч байгаа. Энэ бол одоо дэлхийд амьдарч байгаа, дэлхийд одоо дайны дэлхийд дархан сурч амьдарч байгаа хэлэн чамдах монголчуудын маань бараг 4/1 нь орчим нь одоо Европ твд бол амьдарч байна. Тэгээд Европ твд байгаа монголчуудын хувьд бол бас их онцлогтой. Хамгийн түрүүнд хэлэн чамдад байгаа монголчууд Монгол улсад 90 онд ацсан хөвсгөд би гарсны дараа хамгийн түрүүнд одоо Европ твд бид нэр очиж одоо олноороо суурьшиж бас амьдрах болсон
байдгийн. Тэгээ Европт байгаа монголчуудын хувьд бол мэдээж бүгд олон жил болсон баяр наадмаас сайхан хийдэг их сайхан өргөн уламжлалтай. Энэ жилийн баяр наадмын үндсэн үйл ажиллагаа бол 6 дугаар сарын 28-ны өдөр болно. 6 дугаар сарын 27-ны өдөр бол баяр наадмын зарим үйл ажиллагаа, урьдчилан үйл ажиллагаанууд бол эхлээд явагдана. Энд бол одоо жишээлбэл баяр наадмын гол нэг хэсэг болох одоо дэлхийд дахна Монгол улсад ч гэсэн хөгжиж байгаа үндэсний шагаан харваа, урьдчилан харвааны тоглолтууд одоо 27-ны өдөр эхлээд явагдах юм байна. 27-ны өдөр бол бид бас төлөвлөж байгаа хэлийн чандах монголчуудын одоо төрийн бас байгууллагын Европт одоо бүсийн уулзалтыг бид бас хийх төлөвлөж байгаа. 28-ны өдөр бол үндсэн сайхан арга хэмжээ болох юм. Арга хэмжээний хувьд болохоор бид аль болохоор Монгол улсдаа баяр наадам яг болдог тэр үндсэн зарчим хөтөлбөрийн дагуу бид одоо энэ баяр наадмынхаа үйл ажиллагааг явуулах гэдэг одоо төлөвөө хөтөлбөр маань гараад явж байна. 28-ны өдрийн үндсэн баяр наадмын арга хэмжээд мэдээж Монгол хүний бахархал болсон үндэсний баяр наадмын гол спортын төрлүүд болох үндэсний бүх үндэсний сур харваа, шагаан харваа болон одоо шагаан харваа гэсэн үндэсний спортын төрлүүдээр одоо наадамч олон одоо спортын тамирчид маань хоорондоо өрсөлдөнө. Үүний зэрэг баяр наадмын үеэр одоо хэлийн чандад одоо энэ Европ байгаа Монгол хүүхдүүдийн маань сургуулиуд, хэд соёлын төвүүдийн маань, сургалтын төвүүдийн маань хүүхдүүдийн урлагийн тоглолт болно. Мөн түүнчлэн энэ үеэр Европ төвд одоо ажиллаж амьдарч бас үйл ажиллагаа явуулж байгаа соёлын элчүүд болон манай соёл урлагийн төлөөлөгчид энэ өдрийн турш одоо улс улсаар төлөөлж явж бүтэн өдрийн бас концерт, урлагийн тоглолтоо үзүүлэх юм байна. Мөн наадмын арга хэмжээний үеэр болох нэг сайхан арга хэмжээг энд онцолж хэлэхэд Дельта Монгол гэдэг арга хэмжээг бид нэр одоо бүрэн утгаар нь хэлийн чандад анхудаа бас нэлээд томоохон зохион байгуулалтад бас ажилдаа ороо явж байна. Дельта Монгол арга хэмжээний үеэр бас яг Монгол улсад болдог одоо тусгайлан шагнал бүтдэг шиг одоо шилдэг хос, шилдэг сайхан дээл хувцастай иргэдээ бид бас шагнаж урамшуулах, шалгаруулах ажил бас хийгдэн. Мөн түүнчлэн наадмын дараа орон сайхан үдшийн цэнгүүн арга хэмжээг бас зохион байгуулахаар төлөвлөж байна. Тэгэхээр одоо энэ наадмыг маань очиж сонирхоо гэж бодож байгаа хүмүүс байх юм бол ер нь хаанаас ямар мэдээлэлтэй дэлгэрэнгүй мэдээллийг хаанаас яаж авах вэ? Тэгээ энэ утас гэдэг юм эсвэл хаяг байл тайлээд хөө тийм. Тийм хэлийн чандах ер нь энэ наадмын тухай мэдээллийг бол одоо бид аль болохоор бүх сувгуудаар одоо дамжуулж явж байна. Гол наадмын үйл ажиллагаагийн талаар бол хэлийн чандах монголчуудын зөвлөлийн манай монголчууд одоо энэ нүүр ном буюу Facebook-ыг ихээхэн хэмжээгээр ашигладаг учраас Facebook дээр гол одоо мэдээллүүд нь маань явж байгаа. Мөн түүнчлэн одоо захин бусд одоо сувгуудаар YouTube болон бус сошиал медиа бус сувгуудаар одоо наадмын мэдээллүүд явж байгаа. Ер нь хүмүүс энэ наадмын хувьд бол одоо бүх хэлийн чандад байгаа бүх иргэдэд нээлттэй. Энэ Европт байгаа бүх иргэдэд бид хүрэлцэн ирсэн гэж сайхан баяр наадамда зөвлөг ногоон дэвжэн дээр сайхан баярлалыг бол урьж байна. Энэ бол наадмын үйл ажиллагаа бол нээлттэй. Наадмын үйл ажиллагааны үеэр бас манай монголчуудын Монгол дахь бүтээгдэхүүнүүдийг сурчилсан сурталчилгааны асрууд байна. Монгол сайхан эдэн ундаа наадмын хоол, наадмын хойшуураар бас дайлах хоолны сайхан асрууд байх юм. Мөн түүнчлэн Европт үйл ажиллагаа явуулж байгаа манай бизнес эрхлэгч хүмүүсийн бас асар үйлчлэгээ бас энэ наадмын үеэр бас өөрсдийнхөө үйл ажиллагааг танилцуулж бас сурчлагаа хийх юм байна. Хэлийн чандах Монгол иргэдтэй хандсан Монгол улсад байгаа бодит одоо төрийн үйлчлэгээ болон нийгмийн үйлчлэгээ бус үйлчлэгээнүүдийг одоо газар дээр нь үзүүлэх боломжоор хангаж байгаа. Үүнд жишээлбэл нийгмийн даатгалын ерөнхий газар хамтраад бид одоо нийгмийн даатгалтай хэрхэн хамрагдав, нийгмийн даатгалтай хамрагдсан байдлаа газар дээр нь шалгах боломжийг нь олгоно. Мөн түүнчлэн Монгол улсад хэрэгжиж байгаа одоо Монголиа бусд одоо төрийн үйлчлэгээнүүдийг одоо газар дээр нь танилцуулах, цаашдаа өөрсдөө одоо ашиглах боломжийг нь нэх талаар одоо бид нар бодит одоо сурчлага үйлчлэгээ үзүүлэхээр төлөвлөж байна. За ингээд та бүхэндээ одоо 6 дугаар сарын 28-нд Бельги улсын Брюссел хотод болох дэлхийн монголчуудын ангидугаар наадамда одоо хүрэлцэн ирж одоо дэнч хотод сайхан надаарай гэж одоо та бүхнийг хүндэтгэн урьж байна.
За баярлалаа. Тэгэхээр удахгүй бас бид бүхэн та бүхэндээ одоо урлаг эсвэл спорт бүх гэдэг юм уу суурьягийн зохион байгуулж байгаа хүмүүстэй нэг бүрчлэн холбогдоод дэлгэрэнгүй бас мэдээллүүдийг хүргэх болно. Баярлалаа. За баярлалаа.